За сайн бацгаана уу? Өнөөдөр та бүхэндээ дахин нэг шинжлэх бичлэгээр уулзч байгаадаа баяртай байна. Тэгэхээр та бүхний харж байгаачлан би шинэ цуврал бичлэгүүд хийж эхлэхээр шийдсэн байгаа. Тэгээд яасан гэж guess what гэдэг нэртэй цуврал. За энэ цуврал нь болохоор хүмүүст мэдлэг төгөөх зорилготой. За тэгээ олон сонирхолтой сэдвүүдийн судалгаа би өөрөө хийж байгаа. Та бүхэндээ тайлбарлаж өгөх байгаа. Миний өнөөдөр ярих сэдв бол нэгээр ус. За тэгээд нэгээр улсын хар алт буюу газрын тосны талаар ярина. Газрын тос тэгээ байгалийн хий нэг талаар ярих байгаа. Ингээ баймаар намайг ийшээ хараад байвал би нөгөө ноутбукнээсээ скрипт харж байгаа шүү бичсэн юм аа. Тэгээ өнөөдөр нэгээр улсын талаар ярих болохоор юм битүү ногоон мача тэгээд ногоон тодорхойтой сууж байна. Нэгээр улсын зарим эмзэглэмээр асуудлууд нь манай Монгол улстай маш төстэй байдаг болохоор өнөөдрийн ярих сэдв маань та хэдийн сэтгэлд хүр байхаа гэж би найдаж байна. За тэгээ сэдв рүү орцгоё. За нэгээр улс нь болохоор 225 сая орчим хүн амтай. За үндэсний соёл болон түүхийн хувьд маш баялаг. Тэгээд газар нутгийн хэмжээгээр манай Монгол улсаас 1.7 дахин жижиг улс байдаг. Тэгээ 225 сая хүн амтай. Гэхдээ ард иргэдийнх нь амьдрал маш хэцүү. Ард иргэдийнх нь 45 орчим хувь нь ядуугийн төвшөнд хамаардаг. Ядуудаа бүр ингээд маш ядуу extreme poverty гэж байдаг байхгүй юу? За тэгвэл нэгээр улс яагаад юм ядуу байна вэ? Уг бол газрын байлигтай байгаад байдаг. Юу болчихвоо? Энэ талаар ярихад бол бөөндөө 1960 он руу буцаад урах хэрэгтэй болно. За тэгэхээр нэгээр улс 1960 онд юу болсон бэ гэхээр нэгээр улс Английн колони байсан. Тэгээ 1960 онд өөрсдийнхөө тусгаар тогтнолыг олж аваад тусдаа гарч ирсэн байхгүй юу? Бүрэн тогтнол ус болоод. За түүнээс 4-5 жилийн өмнө нэг чухал зүйл болсон нь за Shell гэснээр BP British Petroleum тийм энэ гэх мэт газрын тос байгалийн хий олборлдог компаниуд нэгээрт газрын тос олборлож эхэлсэн байна. За эхэлсэн гэхүү олсон гэхүү олсон. За олсон. За тэгээд ингээд харах юм бол тий тусгаар технологи олчлоо, байгалийн баялгаа өөр хүмүүст зараад тий өөрсдөө зараад мөнгө олж эхэлж байна. Ард иргэд нь бодож байгаа шүү дээ. За одоо ингээд бид хэд амьдрах болох нэ? Бид хэд боловсралтай болох нь, мөнгөтэй болох нь, ард иргэдний юм шиг маш баяртай байсаг ирээдүгөө сайн санагдчихсан байхгүй юу? The Independence Calypso, Miss Independence is chosen and admired. The magic word is everywhere as the capital city of Lagos goes. Гэтэл тийм болоогүй. За 1960 онд тусгаар технологи олохдоо нэгээр ус ерөнхийдөө 3 том хэсэгт хуваагдчихсан байсан. Игбо, Хавса, Фулани, за тэгээд Yoruba гэдэг 3 хэсэгт. Ерөнхийдөө нэгээр ус 3 том үндэстэн хуваагдчихсан байсан. Игбо үндэстний хүмүүс нь бусад үндэстний бодвол арай тийм цөөнх болохоор их тийм гадуур хагцсан тий. Бусад үндэстнүүд нь одоо засгийн газрын бараг бүрэн үдирцэн ус амьдарч байсан. Тэгээд тэрнээс болоо за тэгээд тийм гадуур хагцсан нийгмийн цөөнх мэдрэмж авсан учраас Игбо үндэстний хүмүүс өөртөө тусдаа улс болоод Биафра гэж нэрлээд 1967 онд тусгаар технологи зарлж байсан байхгүй юу. За тэгээд энийг нь бол нэгээр улсын засгийн газраас шууд эсрүүцэх боломжтой. 1967-оос 1970 оны хооронд 3 жилийн турш иргэний дайн өгсөн нэгээр улсад. За энэ нь болохоор Биафрагийн дайн гэж ярьдаг. Reportasjen ble laget og vist over store deler av Europa. Det skjedde. Et forholdsvis lett angrep denne gangen. За тэгээд энэ дайнаар ер нь бол 1-3 сая орчим хүн нас барсан, дийлэнх нь Игбо хүмүүс байсан. За голдөө өсөглөн болон хүчнээр нас барсан гэдэг яг шууд очиод нэг хүмүүсийг амар алаад байгаагүй ч гэсэн блокейд гэж ярьдэн шүү дээ. Одоо бүх хөлийн нэг хоргийг хаагаад ямар ч цахилгаан уухгүй, ус уухгүй, хоол уухгүй тэгээ шууд хаасан гэсэн. Тийм болохоор өвчин болон өсөглөнгөөр хүмүүс маш олон хүмүүснээс арсан байна. Биафрагийн дайны дараагаар болохоор нэгээр ус удаа дараалан цэргийн засаглалд шилжижсэн. За тэр үеийн төрийн эргэлтүүдээс нь болоод улсынхаа эдийн засаг ер нь бол бүрд орцоолж басан хичнээн газрын тос байгалийн баялаг зараад ямар ч нэмэр байгаагүй гэсэн. Тэгээд тэр үеийн одоо төр засгийг барьж исэн үнтэй цэргийн засаглалын генералууд энэ халаас руу ер нь бол тэр байгалийн баялагийг зарсан мөнгө нь орж исэн. Газрын тос тий одоо байгалийн хийгээ зараад олсон мөнгө нь олигархууд гэж ярьдаг тий хэдхэн нөлөө бүхий хүмүүс мөнгийг авдаг. Тийм хүмүүсийн данс руу орж исэн байх нэ.
За тэгээд яаж тэр өндөр албан тушаалтнууд ингээд мөнгө хулгайлаад байсан бэ гэхээр нэгээр бас өөртөө газрын тас байгалийн олборлолт хийх гэхээр танаа төхөөрөмж дэд бүтцийн хувьд ямар ч хүрэлцээг байсан. За тийм болохоор олборлолт хийж байсан ихэнх компаниуд нь гадаадын компаниуд байсан. Тэгэнгүүтээ тэр гадаад компаниуд нэгээр усаас олборлолт хийхэд тулд зөвшөөрөл хэрэгтэй болоод байна. За тэгээд тэр гэрээ альбом бичгүүд дээр нь зөвшөөрөл өгч байсан хүмүүс нь мэдээж засгийн газар тийм үү генералууд. За тэгээд олборлолтууд нь явагдаад тодорхой хэмжээний мөнгө орж эхэлнэ. Тэр мөнгө нь хаана зарцуулагдаж ийн, юу болж ийн, мөнгөний урсгал хаашаа явж ийн гэдгийг хянах байгууллага байх хэрэгтэй тийм үү? Аудит. Аудитын байгууллагыг нь хэн хийжсэн бэ гэхээр бас засгийн газар. За тэгэхээр ингээд мөнгөний үйл ажиллагаа зарцуулж байгаа хүн нь засгийн газар байдаг, нөөхийг хянах ёстой хүн нь бас засгийн газар. Тэгэхээр энэ ч одоо ямар ч тийм шилэн тогтолцоо байхгүй, хяналт байхгүй. Ер нь л айгуу дураараа дөрвижсэн гэсэн засгийн газар нь. Тэгээд маш их мэдээнүүд бас энэ талаар одоо гардаг. Нигерийн алдагдсан 16 тэрбум доллар хаана байна? 20 тэрбум доллар хаана байна те? За тэгээд ирээдүйд ч гэсэн энэ талаар гарсаар байх болно гэж би бодож байна. Та одоо BBC юм уу те? CNN нэг шалгах юм бол гинт тэгж гарч ирдэг. Нигерийн мөнгнүүд хайчиж байгаа гэх. За тэнгууд энэ та нарт нэг тийм танил сонсогдох гоо нөө. 40 их 80 их 80. За тэгээд энэ навилгал гээл ахвал засгийн газрын танхаарал дүүрсэн заяа. Үүнээс гадна маш том асуудал үүснэ нь байгаль орчны асуудал. Тэр их газрын тас байгалийн олборлолтоос болоод байгаль орчин болон хүмүүсийн одоо эрүүл мэндийн доройтол бүр аимшигтай өссөн байгаа нэг шүү дээ. За тэгээд энэ асуудалд ер нь хаасайг өртсөн нэгний олборлолт хийжсэн газруудаар за тэгээд хамгийн их өртсөн хүмүүсийн нэг нь Огоны гэдэг үндэстний хүмүүс байсан. За тэгээд би өнөөдөр болохоор Огоны хүмүүсийг яг онцолж ярих болно. Яагаад гэвэл Огоны хүмүүс бас дахиад нийгмийн цөөх буюу 1960-ад оны үед Нигер улсын ердөө 0.5% нь л Огоны хүмүүс байсан. За тэгэхээр бас дахиад бас бага хстан гэдэг үлээ. Тим хүмүүс одоо дээрлхүүлсэн байх нэ дахиад. Огоны хүмүүс болохоор Нигерийн өмнөд хэсэгт оршдог баруун Нигерийн Дельта мужид амьдардаг. За 1970 оноос болохоор Нигерийн River State энэ нэг хэсэг болсон байгаа. За Огоны хүмүүс нь болохоор Огоны Land гэдэг нэртэй тийм газартай. Огоны хүмүүсийн газар нь болохоор байгалийн хувьд маш гайхалтай. Одоо үр жишээнтэй газар тэд нар амьдардаг байсан. Далайтай. Тэнгүүт загас барьж. За тэгээд тариалангаа хийчин. Ер нь л өөртөө газар тариалан одоо мал аж ахуй ч юм уу тэд яага хөгжүүлээд яваад амьдраад байхад ер нь ямар нэгэн асуудал гомдчихсан гэсэн гэж хэлж болно. За тэгээд тэр Огоны хүмүүсийн амьдарч исэн газар нь болохоор олборлолт хийдэг компаниудын хувьд хамгийн одоо тохиромжтой хамгийн их ашигтай газруудын нэг нь байсан. За тэгээд олборлолт хийхээс хойш Огоны хүмүүсийн амьдрал бол тэр чигээрээ өөрчлөгдсөн. Тэр барьдаг загаснууд тэр гол мөрөн бүгдээрээ одоо бохирдсон. Таж газар тариалан хийх боломжгүй болсон. За тэгээд яваа явандаа бүр ундны усны хүртэл газрын тус гарч ирж байсан. Одоо энэ зургуудыг харах юм бол ундны усны хүртэл бүр хавар болчихсон. Үүнийг даад мэдээж хүмүүсийн эрүүл мэнд нь маш дураарсан боломжтой. За тэгэнгүүтээ 1990-ад оны ихээр одоо нөгөө хүмүүс тэсгээ байна шүү дээ. 20 орчим жилийн дараа юм. Нөгөө Огоны хүмүүс маань засгийн газар болон Shell гэдэг нөгөө компани эсрэг дуу хоолой хүргэж эхэлж байсан байна. За тэгээд тэр дундаас хамгийн хүчтэй дуу хоолой хүргэж байсан өдөртөн зохион байгуулж байсан хүн нь болохоор Ken Saro-Wiwa. Миний бас өнөөдөр онцлог хүмүүсийн нэг. За Ken Saro-Wiwa нь болохоор зохиолч, телевизийн продюсер, активист тийм хүн байгаа. За тэгээд тэрээр өөрийн нэвтрүүлэгтэй байсан Basi and Company гэдэг. Тэгээд тэрүүгээрээ болохоор нэг засгийн газар болон газрын тусны компаниудыг шүүмжилдэг, яжтайгоор шүүмжилдэг. You want to be a millionaire, think like a millionaire, act like a millionaire, and the millions will be yours. Mr. B, I'm hungry. I thought you stumbled across the street party last night. Yes, Didn't you eat enough? I did.
That was 12 hours ago. Анхандаа огооны хүмүүс одоо яаж тэмцэж исэн бэ гэхээр засгийн газартаа захиа үргэлжсэн. Одоо маш тайвнаар ахна шүү дээ. За одоо ингээд манай газар нутаг маш хэцүү болоод байна. Энэ талаар арга хэмжээ авна уу? Энэ үйлдвэрлэлийн эсрэг арга хэмжээ авна уу? Манай газрын одоо нөхөн сэргээж өгнө үү? Гэх мэт захиа засгийн газар руу явуулсан маань. Тэгээд засгийн газраас нь болохоор юу гэсэн бэ гэхээр ямар ч арга хэмжээ аваагүй харин ч бүр эсэргээрээ одоо Shell компани танай газар дээр энэ олборлтыг явуулж байгаагийн ачаар та нар ийм ажлын байртай байна. Та техник технологи байна. Одоо та нарт өөр юу хэрэгтэй гэсэн хандлагаар бол хандж исэн. За тиймгүй Shell гэдэг тэр нэг гадаадын компани зүгээр л засгийн газрынх нь ингээд нөмөр нөлөөндөө маш аз жаргалтайгаар ажиллаа тавьж ирсэн байна. Тэгэнгүүтээ манай Кен Сарабива ах маань за MOSOP буюу Movements for the Survival of the Ogoni People гэд Ogoni хүмүүсийн төлөөх хөдөлгөөн гэх байгууллагыг үүсгэж исэн. За тэгээд энэ одоо байгууллага нь болохоор 50-аар засгийн газар болон тэр компаниудад тэмцэх тийм байгууллага байгаа. За тэгэнгүүтээ 1993 оны 1 сард болохоор юу болсон бэ гэхээр MOSOP манай нөгөө хөдөлгөөний хүмүүс маань 300 мянган жигсагчтайгаар 50 хөдөлгөөн хийгээд одоо нүүбийн гадаадын хэвлэл мэдээллүүдийн анхаарал татсан байгаа юм. Огооны хүмүүс болохоор нийгмийн цөөнх гэж би хэлсэн шүү дээ. 1970 оны үед 500-аад орчим хүмүүс, 500-аад мянган орчим хүмүүс байсан. Тэр 300 мянган хүн жигсэж гэхээр бүр ингээд огооны бараг бүх огооны хүмүүс юм жигсаалыг байж байгаа тийм хөдөлгөөн болсон байхгүй юу? За тэгэнгүүт зүгээр л нэг захиа бичижсэн те тэр жижиг хүмүүс чинь одоо ингээд жигсаал цуглаан хийгээд хэвлэл мэдээллийн анхаарлыг татаад эхлэхээр засгийн газраас нь санаа зовж эхлэв шүү дээ. Тэгвэл одоо эдгээр бүр илүү их анхаарал татах юм бол тэр хэдэд маш том асуудал болох учраас. За тэгэнгүүтээ 1993 онд тухайн үедээ хамгийн дээд албан тушаалтан байсан генерал буюу Ибрахим Бабангида хүн нэг декрет буюу тушаал зарлиг гаргасан. За энэ декрет буюу зарлиг гээд энэ нь болохоор хуулиас юугаараа ялгаатай вэ? Хэрийн тушаалыг хөвчлэн хамгийн өндөр тушаалтай, хамгийн эрх мэдэлтэй нэг л хүн бусад ямар ч хүний одоо санал бодлоггүйгээр ямар нэгэн мэтгэлцээнгүйгээр нэг шөнийн дотор гарах боломжтой зарлиг байгаа юм. Ихэвчлэн цэргийн засаглалтын үед гардаг. За хууль болохоор ингээд маш олон шатлалыг дамжаа те парламент ч юм уу засгийн газрын хоорондоо хэлэлцэж хагаад баталдаг зүйл шүү дээ. Тэгээд нэг зарлиг гаргасан байгаа. За энэ зарлиг маш сонирхолтой. Ямар зарлиг байсан бэ гэхээр эх орноосоо урвсан болон уралдтай холбоотой гэмт хэрэг хийсэн хүнд цаазын ял оноох хүртэл хэмжээний ял өгнө гэсэн зарлиг гаргасан. За тэгээд чи юу хийвэл эх орноосоо урвсан урвчид тооцогдох бэ гэхээр за ямар нэгэн цэргийн туслаг гаргах те. Үүнээс гадна ямар нэгэн хүч ашиглаагүй шүү. Урай лооцсон бариад нийтийг урайлан дуудаад за илтгэл тавих мөн те. Монголд болохоор талбай дээр хүмүүс илтгэл тавиад жигсаал цуглаа одоо хийгээд байгаа шүү дээ. За эдгээр зүйлсийг чи хийх юм бол эх орноосоо урвсан урвчид чамайг тооцоод чамайг цаазаар авна гэсэн тийм зарлиг гаргасан. За энэ бол үнэхээр амжилттай зарлиг. Хүмүүсийг бол та нар дуугүй бай, та нар үзэл бодлоо илэрхийлэх, үгээ илэрхийлэх ямар ч та нарт ирэх байхгүй. Хэлэх юм ба шууд алнаа гэсэн байнамаа. За тэгээд үүнээс жилийн дараа 1994 оны 5 сард за нэгэн хэрэг болсон нь огооны хүмүүсийн одоо удирдагч толгой 4 удирдагч гэх юм уу? Шиф засаг дарга. За 4 хүн алуулсан байгаа юм. За Нигерийн засгийн газраас энэ үед болохоор тэр 4 алуулсан хүний хэрэгт Кен Сарабива болон түүний бусад одоо амт төхтийг буруутган баривчилсан байгаа юм. All 4 of the deceased chiefs were public critics of Sarawiwa's activism. За тэр үед болохоор нотлох баримт ямар ч хангалтгүй байсан. Кен Сарабива тэр аллах болох үүдэн тэр хотод нь ч байгаагүй. Тэгээ гэрчүүд нь худлаа мэдүүлэг өгч ирсэн. Ер нь бол маш шудраг бус шүүхрэл явагдсан байгаа юм. За тэгээ жилийн турш шүүхрэл нь явагдсан. Энэ хэрийг би анх ангиас судлаад сонсож явахдаа би бүр уйлжсэн за амар өвдөлттэй. Тэгээ 1995 оны 11 сарын 10-ны өдөр за баривчлагдсан 9 хүн маань Кен Сарабива болон бусад 8 хүмүүс цаазын ял аваад дүүжлүүлж нас барсан байгаа юм. За маш хайргас үйл явдал болсон. Энэ явдал нь болохоор нэгдсэн үндэсний байгууллага, Европын холбоо,
одоо Африкийн бусад орнуудын удирдагч нар те Нельсон Мандела гэх мэт маш олон нөлөө бүхий улс орон хүмүүсийн анхаарлыг татаад нэгээр бас яг тэр үедээ маш их шүүмжлэлийг авч байсан. За тэгээ Кен Саравивагийн хэлсэн одоо үг байдаг цаацлуулахаас өмнө хэлсэн үг. Lord take my soul, but the struggle continue. Буюу одоо махчлах юм бол би өгсөн ч одоо асуудал үргэлжилсээр л байх болно. Би артаж гэж хэлсэн байдаг. Маш үрдэлтэй. За тэгэхээр буруу хүмүүст эрх мэдэл хүч байвал ямар аимшигтай байдгийг энэ түүхээс бүгдээрээ сонслоо. За тэгээ Кен Саравива болон бусад хүмүүсийн үхэл нь засгийн газраас за өөр иргэдтэй тий өгч байгаа анхааруулга за бараг занал хийлэл байсан гэж хэлж болно. Чи эх орныхон төлөө за болио чи зүгээр өөрийнхөө төлөө өөрийнхөө гэр бүлийн төлөө дугар үгээ хэл үйлдэлээ хий эцэст нь чи ингэж л дуусна шүү. За юу гэсэн л юу нэг занал хэл байгаа. За энэ авлаас хойшоо болохоор 1999 онд нэгээр ус цэргийн засаглаас ардчилсан засаглал руу шилжсэн. Гэхдээ одоо хүртэл засгийн газар нь ялцарсан арчаагүй хിവэрээ л байгаа. Хүртэлтэй. Би энэ бичлэгийг хэлсэндээ нэгээр усын зарим нэг тал нь ингээ Монгол улстай төстэй байгаа гэдэг та одоо ойлгож байна. Үнэхээр хүртэлтэй. Тэгээ бас нэрээ энэ тэр үедээ нөө цэргийн засаглалтай байсан үеийн одоо генералуудыг харах юм бол одоо Бабагинда гэж би ярьсан шүү дээ. Тэгээ бас Кен Саравивагийн цааслуулж исэн үе нь болохоор Абачи гэдэг бас нэг генерал байдаг. Абачигийн үед Кен Саравива цааслуулж исэн. Тэр одоо генералуудын хөрөнгийн хэмжээг харах юм бол амар идэг. За Бабагинда болохоор хэд идэг вүлээ? 5 тэрбум орчмын нийт хөрөнгөтэй зүгээр алиаж хэллээ шүү дээ. Одоо цуу яриагаар тодорхой бус хөрөнгө нь 5 тэрбум доллар. За тэгээд өнөөдрийн бичлэг маань та нар сонирхолтой байсан байх гэж би найдаж байна. Ер нь бол микээс солих хэрэгтэй байна. Та нар жоохон сэргээд хэцүү байна уу? Тэр өөрөө сонсч үзлээ л дээ. Ер нь жоохон ядаргаатай сонсогдож байна. Гэтэ зүгээр. Тэгээд та яагаад сонирхолтой байх болов гэдэг нь бол кафед хийсэн. Тэгээд жоохон чимээтэй тийм ээ кафед ихээр амар гоё эстетикл байх юм болоо гэсэн чинь. Тэгээ бас ингээд олон нийтийн газар бичлэг хийх ч бас хичмээр юм байна. Гэхдээ зүгээр штэ. За тэгээ цаашдаа илүү олон түүх болон мэдлэгээр бөөнд уулзна. Өнөөдрийн бичлэгийг маань үзсэн хүмүүстээ баярлалаа. Тэгээ дараа дахин өөр бичлэгээр уулзцгаая. Манай өвлийн амралт эхэлсэн надад бүр бараг хийх юм байхгүй. Тэгээ завтай байгаа болохоор юм бичлэгүүд хийж байгаа. 7 хоногт айл болох нэг бичлэг хийх гэж байна. Гэтэ мэдээж ирээд дандаа өөр газрууд тий. Тэгээд тийм байна. Юмэр Starbucks. Энэ нэг манай энэ өөр хавьтай хамгийн том хамгийн цэрэлэг Starbucks нь тэгээд айгу хүн ихтэйс намайг ирсэн ч ёо. Тэгээд ганц олдсон ширээн энэ. Гэтэ гоёлаа. Bye bye.